Энэ юу яа? Хэдэн минут туу? 13 минут. Өнөртүүлдэг юу төхөөрөмж. За яв гинэ. За чи үнэн мэдээлэл өгөх. Бодлоо тань хөрөө шүү. Судлаа ярьж яваад өгдөө. Яашаа чи үнэн мэдээлэл өгөх. За тэгээд үүдээ хүн гэлбэлцэн гэх чир. Одоо нэг кармаар болоод шилэн унж байгаа юм. Монгол төчөдөө төрсөн өнөөдөр элей төрж ин да. Хүмүүс юу яг ихнээсээ бэлгөө өгөөд ихээсээ ахилсан. Гэж юм ял. Тэгээ сюрприз тий. За анх удаа өмнө бол дандаа цастай мөсдөд хүүтэнд өвлдөөд төсөөлөө тэмдэглэдэг байсан бол өнөөдөр анх удаага ингэ сайхан гадуур дан цамцтай алхаа төсөөлөө тэмдэглэж үзэж байна. Тэгтээ өчтөр жоохон ороодцаа өнөөдрийг одоо яаж марандаа гэж жоохон. Цоглогоо шүү. Тэгээд одоо цоглогод байдаг байх та. Майныг хоо. Би жирхэд идэг юм айныг. Годомжинд парклцаа. Тэгээ энэ харин нөгөө хөрхий. Маа нөгөө найзууд одоо энэ чи энэ хаалгач чинь тулж штэ. Тэгсэн чи энэ манай хоминууд. Яасан жигээ одоо ингээд майхан барайл манаа тонлоо штэ одоо манай машиныг. Энэ нэг орон гэргүй хүмүүс ингээд чи нөгөө тэрэлжид байгаа юм шиг үү сайхан майхнаа зарцсан. Холливуудад хүч үзгээд 5 охин дотор ингээд энэ хаусыг түрээслээд уран бүтээл хийж байгаа юм байна. За нөгөө байшинтай ороод ирсэн. Тэгээ энд зөндөө охтод тий. За. Өгүүлгээ энд авчгаад гараа боо шатаа. Нөгөө шүлгэж. Та влог хийж байгаа Тийм, шууд Ой наашаа. энэ дачаар нэг тийм гид болтдог мэрэгжлийн камераас болтогчлаар их байдаг байлаа. Камераас болтогчтой нэг бүлгөө гэ. За манай адилхан дээр юу? LA-д яг Холливуудад одоо мөрөөдлөө биелүүлэх гээд ирсэн юм охтууд нэг дор амьдэрсэн хажууд юм байна. Айгуу сонирхолтой сая охтын өрөөнд хүртэл орж ярьслах хэлээ. Бас өрмөц байлаа. 6 хүн гэдэг 6 өрөө. Тэгээд ирээд мөрөөдлөө биелүүлэхэд тийм тулд ямар зам тулж байгаа юу хийж яаж амьдарч байгаа талаар нүцгэн үннийг харуулсан. Тэгээ нэвтрүүлгээ хүлээж аваад үзэж байгаа. Тэрнээс гадна бид нэр яг одоо нэг нэвтрүүлгээс гадуураас хийж байгаа шүү дээ. Логороо явж байгаа болох тэр subscribe дарахаа мартваа. Subscribe дараарай. За манай хоёр өөртөө бас танилцуулчих. Тавчгаа. Намайг Анона гэдэг. Би Америкт одоо ирээд 6 жил болж байгаа. Ганхуу охин юм байлээ. Тэгээ би чамд 10 жил хоног тийм сонио хэлээ. Би 2007 онд сноубордын холбоо байгуулсан байхгүй юу? Одоо энэ надад Тэнгүүтлээ башигээд өгчих юм. надад ерөнхийлөгч хэрэгтэй болоод холбооны тэнгүүт танаа аавыг бодсон байхгүй. За тий. Хүмүүст ингээ ярингууд нөө сноуборд ойлгодог хүн байхгүй. Ерөнхийдөө шинэ спортоос байхгүй. Тэгээд за гадаад дотоод явж галуу дахин юм ах арай хийдсэн ойлгох нь энэ хүн байх гэх. Тэгээд юун дээр гранд ааштай очиод уулзж ирсэн. Тэгээ ганхах яг тэр үед нэг өөрөө аяг завгүйсэн л да. Одоо ч гэсэн байнга завгүйсэн гэж хийж чад яваад тий. Тийм болохоор манай боломжгүй байсан. Тэнгүүт нь өөрөө ерөнхийлөгч болсон. Тийм сайн биш үү? Тийм сантай нэрээ. Яа манай аав би дөнгөж цаг цацал бит хоёр бас яг ингэ суугаа явж ирсэн. Би яг нь манай аав юм болохоор багасаа ингээд шоолдог. Тэгээд ингэ ямар сандаа чамд ч гэсэн хэлж байхдаа амар инээдтэй спортын хүн биш юм байж спортын мастер авсан байсан гэж яриа суужсэн шүү дээ тий. Тэгээ яг ингэ бодоод үзсэн. Сая бит хоёр яг ярилцчихсан аахгүй. Тэгээд айгүй гоё ааваас яг сурах юм үнэхээр их байгаа. Яг одоо ялангуяа миний өнөөдрийн яг энэ амьдралд яг би одоо туулж байгаа асуудлууд яг миний өөрөө ажиллаж байгаа чанарууд те энэ бүх зүйлийг би ялцчгүй суралцах хэрэгтэй байгаа хгүй. Яг бол аавыг ингээ хажаангууд
өөрөө өөрийгөө дийлнэ. Өөрөө өөрийгөө голлгүй юмны араас зүтгэн тэ. Тэм нэг юм ирч хүчтэй. Бэг бүр ингээд ямар сандаа бид хоёр яг яриа сууж хахад bodybuilding-ийн юу дүүлээ? Энэ үлдсэн байгаа нь ийм нэг тэмцээн болсон юм байл да. Тэрэнд олцчихоо. Тоолно. 7 дугаар байр эзэлсэн гэж байна. 7 он олцсны 7 дугаар байр эзэлсэн гэж байна. Тэгээ юу? Тэгээ body тэгээ би минь body болсон ч байхгүй тэгтээ оролцсон нь өөрт нь айгу гоё. А нэгсэнд өөрийгөө бас дийлэх нь айгу гоё те. Тэгэл мөнхийн нэг тийм өөрийгөө дийлэх юм дээр айгу их ажилтдаг аав. Энэ юмштай нэг аахгүй. Юу юм зөвч өргөхталаас байн иргэн харж шүлэнгэх нүднэлт. Тэгээд тэдний өмнөр дахин асгаж өргөхдөө би тэгэл ингээд уншаад явчихсан чи би шууд машинаа эргүүлээл окей за ер нь очиж балаажин заавал авах хэрэгтэй юм байна. Чи зүгээр олон юм ярьлгүй наад балааж аав гэж шууд тий. Тэгээ яг тэгэхэд тэр юун дээр улаан балааж таарсан. Ай за баяа. Сэшэт юм бэ. Тэгээд энэ хөдөл байл. Октиг ирдэг Шиг нэг юм хөл багтай. Тэсэл байгаа мó өвдөсөн. тийм. Бидээсээ зовчих. Хай. За юм чаад хийж чагаад намайг тийш сандруулахгүй шүү. Дуртай мó? Оо яар гоё. За. Холливуудад эмэгтэй жүжигчид нэг карьер эхлэхэд те. Хэцүү юу? Айгуу тийм янз бүрийн юмнууд төр нь байдаг. Яг Кинонд дээр ч тэр янз янз ям дамжсан яриач янз янз гэдэг чинь. Яг бодтол тэр ямар байдیں۔ бодит байдал дээр яг өөрөөс чинь шалтгаална. Хэрвээ би өөрөө яг өөрийнхөө авьяасаар гарна гэд мэдчих юм бол надад тэр элдв тав хүмүүстэй оролцолдод шалтгаан байхгүй гэх хүнээс шалтгаална. Ер нь яхав зарим эрэгтэй хүмүүс гэхдээ ерөнхийдөө тиймэрхүү юм харж байгаа хүн чинь худлаа л гэсэн үг байхгүй юу? Зарим эрэгтэй хүмүүсийн одоо хандлага нь бол шууд мэдэгддэг. Яаж мэдчих эхлэх үү жишээ нь? Мэдрэмжээр л мэдэгдэн дээ. Яг байж байгаа нэг одоо жишээлбэл за киноны талаар ярих гэсэн хоолнд орё ч юм уу те тэр бол худлаа л гэсэн үг байхгүй юу. Үнэхээр киноны талаар ярих ч л байгаа бол намайг аудишнд оруулаад дуудана. Дээрээс манай багш тиймэрхүү юмыг айгу мэддэг. Одоо манай багш Bobby Chance гэдэг агуу мундаг эмэгтэй те. Тэгээд янз бүрийн хүн ингээд санал мал тавил эхлээд надад хэлээрээ та нар менежер, эйжентгүй байгаа тохиолдолд эйжент менежертэй болцсон байгаа үед бол бүх юм тэр хүмүүсээр чинь дамжих учраас гайгүй. Гэхдээ яг үнийг хэлэх тийм амар том шалтгаан бол биш ээ. Бага яг одоо эйжент менежер гэдэг шиг яг ямар хүмүүсийг ядаж ихний ээлжинд бүрдүүлэх хэрэгтэй. Эхний ээлжийн зүгээр өөрөө яг өөрийнхөө яг мэрэгжлийн хийж чаддаг байх хэвээр. Мэдээж анги класс аваад тодорхой хэмжээнд мэрэгжлийнхаа төвшөнд авьяастай тэрэн дээр ажилласан жүжигчний хувьд сайн байх хэвээр. Тэгэл ер нь student film тэгээд нэг үндсэн хэдэн сайтнуудад нь орсон байх хэвээр. Тэгэл өөрийгөө өдөр шөнөгүй Тэднээс ямар сайт яг вэ? Нэг Black Casting гэдэг байна. Яг алдартай Casting Frontier гэдэг байна. Actress Access өшөө цаашлах юм бол нэг backstage энтер гэдэг үндсэн 3 дээрээс нь plus жижиг шажиг сайтууд гэх байдаг. Тэгэхээр яг тэр үндсэн 3 нь бол яг мэргэжлийн хүмүүс зарим нь бүр том амар мундаг кинонууд бол тэднэр дээр ч байхгүйгээр том дөрүүдээ бүр яг цаагаараа нэг шууд хэлэлцээрээр аваа явчихна л да мэдээж. Тэгэхээр тэрүүгээр өөрийгөө зөвөр сурагчийн киноноос student фильмээс авахлаа баг юмд apply хийгээл мөнгөтэй төрөхтэй мөнгөгүй төрөхгүй хамаагүй өөрийнхөө гол нь профайлыг бүтээх нь амар чухал. Өөрийн гэсэн видеотой болох, өөрийн гэсэн яг нөгөө юм нэт болох. Өөрийн гэсэн бичлэгээ үзүүлэх болох. Гэтэ тэр бичлэг хийх амар асуудалтай. Ячаа чинь тэгээд бүр бизнес болсон. Тэгэл зүгээр нэг headshot ингээл нэг жүжигчин хэд хэдэн луктай ах хэрэгтэй гэж яах. Нэг бизнес лук, нэг фан лук, нэг ямар чинь. Тэнгүүт бараг л нэг лук нь $300 ч гэдэг юм уу. Тэгэл тийшээгээ явцдаг байхгүй. Яг бид нэр эхлэхдээ айгүйх нэг энд чинь зураг авдаг хүн, зураглаач, зурагчин, найруулагч гэж бүгдээрээ сурж байгаа янз бүрийн төвшин хүмүүс байгаа болохоор яг хоорондоо тохиролцоод найз нөхдөөрөө ингээд ахуулаад явж бас болно ихний ээлжинд. Гэхдээ яг мэргэжлийн бүр сурцсан зурагчд нь бол ондоо л идэв юм бэл. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Woogie. Happy birthday to you.
Hello, Eddie.